Эх орныхоо 408 зогсоос эргэх цэнхэр дэлхийнхээ өнцөг болон бүрээс дэлхийн монголчуудын эмжил радио 88.3 долгион дээр бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг эрхэм мөндөд сонсогч үзэгч таны энэ үчи мэндийг дахин ирж мэдчилье. За өнөөдөр 2025 оны 9 сарын 25-ны өдрийн пүрэв гараг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг 11 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг. Үрээтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань эхэлж байна. За эрхэм мөндөд томчууд та бүхний хүүхдүүдэд унтуулсан байгаа гэж найдаж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Угнаа Эрика, найруулагчаар Өнөр Баяр, нэвтрүүлгийн продюсераар Аринаар ажиллаж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа Айлис болон дэлхийн брэндүүдийг дэндүү хэмдвнээр зөвхөн хямд үнийн аварга Аринагаас Арина хамтарч ажиллаж байна. За, үчимэнд. За өнөөдрийн пүрэв гарагийн томчуудын явдлын дугаар маань загварын тайзан дээрх эротик урлаг гэсэн сэдвийн хүрээнд яригдах нэ. Өнгөрсөн 7 хоногт хоёлаа зураач ярьсан тий, зурагнууд ярьсан. За өнөөдөр болохоор загвар зохион бүтээгчийн тухай ярина. Маш одоо этгээд сонголттой, этгээд загвар зохиодог, өөрөө ч их өвөрмөц дүр төрхтэй Шотландын загвар зохион бүтээгч, хөгжимчин уран бүтээлч Pam Hogg гэж хүний тухай ярина. Яг зөв. Эротик урлагийн ертөнцид хамгийн зоримог, хамгийн их шүүмжлээд дагуулсан уран бүтээлийг тойрвдаг уран бүтээлчийн тухай ярих гэж байна. Тэр бол одоо Шотландын загвар зохион бүтээгч, хөгжимчин уран бүтээлч Pam Hogg. За, Pam Hogg бол зөвхөн загварын ертөнцийн төлөөлөл биш ээ. Ер нь бол хүний биеийн нуугдмал гоо сайхныг ил гаргаж, эротик байдлыг тайзан дээр урлаг болгон өргөсөн ийм маш зоримог шийдэлтэй, зоримог уран бүтээлч байгаа. 1951 онд Шотландын Пейсли хотод төрсөн. Багасаа л ер нь зураг зурх дуртай, төсөөллөөр дүүрэн ийм эрмөө мөрөөдөлтэй охин байсан. Глазгогийн урлагийн их сургуульд суралцаад олон шагналуудыг хүртсэн Hogg сүүлд нь Лондонгийн Хатан хааны урлагийн коллежид магистрийн зэрэг хамгаалж уран бүтээлчийнхээ замналыг эхлүүлсэн. 1981 онд ер нь бол анхныхаа загварыг гаргаж ирсэн юм байлээ. За тэгээд ер нь түрүүн хэлсэн шүү дээ нэг бас хөгжимчин гээд. Тэгэхээр зөвхөн загвараар бол уран бүтээл нь хязгаарлагддаггүй. Хөгжим одоо дүрсэл тайзны урлагт дурлсан Hogg-ийн хувьд болохоор 70-аад оны сүүлээр Rubbish гэдэг нэртэй хамтлагт орсон юм байна. За. Энэ нь болохоор нэг панк стил гэдэг идэв штэ. Панк хамтлаг байсан юм байна л да. Итгэхэд штэ тий. Панкууд ч бүр ингээ өсмөсөн өстой олон янзын өнгөтэй нүүрний будалд хувцгонор болстой. Үнэхээр содон тий. Тэгээ энд орсноороо одоо энэ хамтлагт орсноороо ер нь бол загварын чих хандлага нь эрс тис тийм өдөн хатгсан өнгө аястай болж ирсэн юм байна. Айгу зөрөгтэй болж эхэлсэн тий. За 1981 онд анхныхаа цуглуулгыг гаргасан гаргаснараа Лондонгийн загварын ертөнцид жинхэнэ шин салхийг салхилуулсан гэж үздэг. Загваруудын нэрнээс нь харахад ер нь бол их сонирхолтой. Загварын цуглуулгууд чинь бүгд ингээд тусдаа нэртэй хэдэн штэ. За тэгсэн чинь энэ за сонин содон нэрнүүдтэй psychedelic jungle гэдэг. Психоделийн ширэнгэн гэдэг нэрт. Дараагийнх нь болохоор Warrior Queen буюу дайчин хатан хаан. За эсвэртэй гайстэй. Тэд нар бүгд эротик өнгө өстой юу? Тийм. Тэгээд тэгэнгүүтээ дараагийнх нь болохоор and God created woman буюу мөн бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн гэдэг нэртэй бас цуглуулга байна. За. Wild Woman of the West буюу барууны зэрлэг бүсгүйчүүд. Сүртэй байгаас тийм. Тэгээ энэ эдгээр загварууд нь болохоор ер нь бол зөвхөн хувцас биш. Эмэгтэй хүний бие гоо сайхан хүслийг хамтд нь харуулдгаараа маш онцлогтой загварууд юм байна. За. Тэгвэл энэ Pam Hogg-ийн загварууд латекс, торон, нефт хардаг материал давамгайлсан байдаг нэ. Ганц нэг зургийг гүйлгээ харч бүр баг чармаа нүцгэж хууган амт явж байна. Тэр нь тийм байгааз. Эднээс нэг яг юу зөрчөөгүйг нь, журам зөрчөөгүйг нь бол ямар тач сонсож тавих уу? Тийм 50 үзүүлнэ.
Ер нь бол хувцс нь биеийг нуух биш. Харин биеийн галбир булчин арсны өнгийг улам тодруулж хүслийг нь өдөөдөг. За жишээлбэл түүний муурны костюм загварууд арсанд наалдаж биеийн бүх хэлбэрийг нэвт харагдуулдаг гинэ. Ерөөсөл тэхэл юм биш үү угаасаа тийм муур хатагтай гэдэг кино гэдэг чинь Catwoman уу? тэр чи яг тэр шиг л биш үү ер нь бол энэ бол биеийг хувцсаар нуух биш харин хувцсаар илүү биеийг тодруулна гэсэн философи л явж байна л да тийм. Харин яг тэгж харагдаад байгаа байхгүй. Одоо энэ загваруудыг нь харахаар нэг тийм өргөн мөртэй тэгээд энэ оруулга одоо нэг юм юунууд оруулсан байж тээ өнгийн алгалсан оруулгууд нь өөрөө ингээд хүний эмэгтэй хүний галбирыг их гоё харагдуулах үз. Тэгээ энэ үсний заслалтууд нь айгүй итгэхэд тий. Тийм илүү өстө нөгөө ширэнгэн оймоо гэдэг загвар нь үсэн дотор нь яваад байгаа юм шүү. Чиний үс мүсийг харж хагаад загвар зохиоцсон юм шүү дээ. Миний үсийг энэ дэш нь ингээ оолчвал яг ингэж харагдах байхаа. Тий. За манай найруулагч хэрвээ боломжтой бол энэ тэр гараад ирлээ шүү. За яг хөтэ энэ бол энгийн л харагдж байгаа загвар байна. Гэхдээ энэ загвар цаашаага ингээд улам хүчрэхийг айгүй илүү илэн далангуулж эхлэх юм байна лээ тий. За Пам хогийн загваруудын гол сүм нь эмэгтэй хүний эрх чөлөө, хүч чадал. За эмэгтэй хүнийг объект болгож биш өөрийн биеийг эзэмшдэг, хүснээ илэрхийлдэг юм субъект болгож харуулдаг. Ийм онцлогтой байна. За ингээд Памагийн шоунууд бол зүгээр нэг хувцсны үзүүлбэр биш. Гэрэлтүүлэг, хөгжим, хөдөлгөөн, биеийн ил тод байдал бүгд нийлээд нэг эротик театр болж хувирдаг. Ийм онцлогтой байна л да. Хог болохоор өөрөө үзэгчдийг нэг шоконд оруулахыг зорддог. Харин тэдний сэтгэл хөдлөл, хүсэл, эрх чөлөөний тухай тийм гоё бодолт нь өөрийнхөө бүтээлүүдээр тийм гоё орчинд аваачихыг л хүсдэг гэж. Одоо ингээд энэ Пам хогийн нөлөө штэ ийм сонирхолтой этгэ загваруудыг гаргаж ирсэн нөлөө нь болохоор зөвхөн загварын тайзаар тогтоогүй. За. Хогийн бүтээлүүд нь дэлхийн хамгийн том оддын тайзан дээр гардаг болсон. Сонголтууд нь болчих. За. Кайли Миноуг штэ. Дуучин. Хоёр зүрх клипэндээ. Манай эмээ юу? За. Чи яаж байгаа юм бэ? За яах вэ? Гэхдээ гоё л үхэн штэ. Нэ хоёр зүрх гэдэг клипэндээ хогийн металл чимэглэлтэй торон цамцыг өмсөж ирсэн. За металл чимэглэлтэй торон цамцаа. За хогийн загварыг ингээ өмсөд эхэлж байгаа байхгүй ийм содон. Кайли Миноуг ч өөрөө угаасаа бас яг энэ модельууд чиг үсмсээ янзалдаг штэ тий. Тий штэ. Ер нь бол тий бас л дайч юм шүү дээ. CCCO болохоор 2004 оны мөрөөдлийн шоу аялан тоглолтынхоо бүх хувцсыг хоогоор хийлгэсэн юм байна. За. Битүү ингээ дандаа хогийн хувцсыг л өмссөн. Зөвхөн өөртөө зориулж хийлгэсэн байгаа байхгүй юу? За тэгээд Lady Gaga байна, Rihanna байна, Jessie J байна, Kate Moss байна, Naomi Campbell, Bjork бүгдээрээ л хогийн бүтээлээр дамжуулан тайзан дээр өөрийнхөө дүр төрхийг илэрхийлсэн. Тийм байна. Одоо яг тэр төрөл жанрын уран бүтээлээ хийдэг дууч уран бүтээлч нар бол яг л энийг сонгож авахаас өөр аргагүй яг тийм шийдэлтэй юм байна л да өөрийнхөө тийм. Харин яг тэгж байна. Тийм байна. За тэгээд ингэснээрээ болол ер нь нөгөө панк стилтэй гарч ирсэн шүү дээ. Одоо бол тэгээ энэ загварууд нь бол оддын Холливуудын оддын төвшөнд очсон. Эротик урлагийг зөвхөн загварын тайзан дээр биш, харин поп соёлын бүр нэг хэсэг болтол нь хөгжүүлж чадсан ийм мундаг бүрэн бүтээлж байгаа байхгүй. За тэгээ Пам хогийн бүтээлүүд нь гэхдээ ер нь бол нэлээд шүүмжлэлт дагуулдаг. Хитрхи задгай, ёс суртахуунгүй энэ төр зарим нь бас шүүмжлэнэ. За. Гэхдээ урлаг судлаачид бол эротик урлагийн хил хязгаарыг давсан зоримог уран бүтээлч гэж үнэлт юм байна. Одоо ингээд магтаал шүүмжлэлийн зааг дээр л Пам хогийн бүтээлийн жинхэнэ үнцийн оршдог гэж үздэг юм байна да. За. Энэ хогийн энэ Бритни бас өмсдөг байгаа шүү л гэж байна Батуу. Тийм. Хогийн бүтээлүүд өнөөдөр Лондонгийн V&A музей болон Парисын Помпиду төв, Кристи зэрэг томоохон дэлхийн галерейнуудад хадгалагдаж байна гэж байна. Бүтээлүүд нь том газруудад хадгалагдаад байж байна гэж шүү. Айхтар юм. Одоо бүр музейд очих дээрээ толцсон байна шүү дээ гэж. За ингээд Пам хогийн ертөнцийн нэг л асуултыг дахин сануулдаг гэнэ. Хүний бие гэдэг чинь одоо зүгээр л махбод юм уу? Эсвэл энэ дэлхийн ертөнцийн дээрх урлагийн хамгийн төгс бүтээл үү? Хогийн шоунуудыг үзэхэд зөвхөн загвар хараад өнгөрдөг үү? Харин хүсэл, эрх чөлөө, ирмэлзэл, тийм хүч чадал, хүсэл таашаалын тухай юм гүн бодолд автуулдаг. Ингээд одоо
түүний онцлох гоё загвар цуглуулга шоунуудаар хоёлаа хамтдаа сонсч үзэгчдийг аялцгаая. Тэгэл яах вэ? Одоо энэ хогийн өөрийнх нь зургийг өгсөн байна тий сая. Өөрөө ч гэсэн угаасаа нэг тийм өрмөц стилтэй шүү тэр ус мөснийхэн заслалт нь. За хогийн бүтээлүүд нь болохоор зааж гараа. Миний нөгөө юу хаалгуулчлаа шүү. Ер нь бол Лондонгийн загварын 7 хоногийн хамгийн мартагдчихгүй шоуны нэгийг Palm хогийн хавар 100 2018 гэсэн цуглуулга юм байна л да. За энэ шоу болохоор цэвэр ариун гэсэн нэртэй байсан ч үнэндээ тайзан дээрх дүрслэл нь ямар ч гинэн ямар ч энгийн байгаагүй. Харин ч бүр эсрэгээрээ маш хүчтэй эротик өнгөйстэй биеийн чөлөөтэй хөдөлгөөнийг тодтогсон харахад бараг л тайзны театрын жүжиг юм шиг мэдрэмж төрүүлсэн гинэ. Шооны эхлэлд болохоор хүүхдийн тоглоомын тийм аялгуудаа хөгжим ихширлэж эхэлдэг юм байна шүү дээ тий. Тийм гэж. Тэгэнгүүтээ ингээ модельуудынхаа нүрийг далталсан маскнууд харагдахаар үзэгчид ингээ айгу гайхаад ингээ төөрөлдөж эхэлсэн гинэ. За. Тэгсэн чинь удаачгүй энэ нь ингээ цэвэр ариун гэсэн дүрслэлтэй эротик задгай дүрм рүү шууд шилжээд задгай байдал руу шилжээд хатуу хуванцар бас ингээд гялалтсан латекс болон нэвт харагддаг хувцснууд биеийн ингээ хамгийн эмзэг мэдрэмтгий нууцлах хэсгүүдийг нь тодруулан гаргаж ирж эхэлсэн. Загвар бол ингээд айгу гоё шилжиж орж ирсэн юм шиг. За ингээд онцлох нэг эротик загваруудаас нь ингээд дурдд танилцуулах юм бол за нэг загварыг танилцуулж байгаа модель цав цагаан дүрстэй. Бүтэн биеийн торгон хувцаар өөрийгөө бүргсэн харагдаж байна. За найруулагч маань ихний дээд хэсгийнх нь зургийг харуулж ах шиг байна. Уран нарийн байрлуулсан геометрийн дүрснүүд нь түүний нууцлаг биеийн эрхтний хэсгүүдийг яг таг халахлаад харц булаан тийм баланс үүсгэж байна. Ил тот хэсгүүдийн цаанаас биеийн галбир хөдөлгөөний уян гооз нь эмэгтэй хүний гоо сайхныг уламж тод томрон болгож харуулж байна. За энэ хүсэл ба нууцлагын огтлцол гэж ойлгогдож байгаа юм байна л да. За ирчүүдийн хувьд биш үү? Энэ бол үзмэр биш. Харин мөрөөдлийг нь өдөөж энэ хувцсыг нэр их нэртэй өмсүүлээд өнөөш нэг гоё эротик тийм гоё янаг орчин бүрдүүлэл ямар уу гэж бодогдохоор хит задгай биш мөртлөө бас цаанаа нэг тийм өрн дуудсан ийм загвар байсан юм байна. Харин тийм өстө одоо энэ найруулагч зургийг өгсөн байна. Нэр нөхцөн байна тий. Буржуур өстэй хөхөө. Ингээд хөхийг нь яг таглалцсан. Биш шүү дээ. Тэгээд яг нэг ноцлох хэсгүүдийг нь тий. Яг геометрийн дүрсүүдээр таглалцсан тий. Үгүй одоо энийгээ би эр хүнийхээ нүдээр ингээ харах юм бол нэрээ яг ийм хувцастай эмэгтэйтэй ингээд орчинд ингээ байж бол энэ бол зүгээр л тансаг харагдаж байна. Тасгай харагдаж байна тий. Энэ зүгээр загварын тайзан дээр бол байдаг юм шиг надад харагдаж байгаа ч гэлээ гэсэн яг энэ хувцсыг аваад би хостойгоо ингээ байж ивэл гэж харах юм бол энэ бас галзуул байна. Галзуу байна. Тэр доотлын 5 уушгүй яг тэр доотлын 5 уушуун дээр зүгээр шууд цоолно. Тэрхэ цаалчаас одоо чи бүр дизайнерийн үнэтэй хувцас цоолох нь үү дээ энэ чи. За дараагийн модель нь тайзнаа алхаж гарч ирсэн. За энэ цэнхэр хувцас нь штэ. Үнэндээ ингээд уламжлалт утгаараа хувцас гэхээсээ илүүтэй зүгээр биеийг урлагийн бүтээл мэт харагдуулдаг. Хоёр талаасаа ийм дэрвгэр тиүлэн одоо шулуун уртаашаа унжаад яг л тийм нуусан юм шиг атлаа харуулахыг хүссэн юм шиг хөхнийх нь хэлбэрийг ингээд хөнхөө далталцсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ ил дот хэсгүүд нь болохоор модельээр дамжуулаад хүний биеийн гол яг тансаг шумуудыг нь ил гаргаж цэвэр ариун болон эротик хүсэл гэсэн хоёр огтлцлыг яг ингэж дүрсэлж өгсөн. Ийм хувцас. Энд чинь одоо нэр хувцас гэхэд хэцүү биш, мөнгө гэхэд хэцүү биш гэхэд бас хэцүү юм а тий. Тий. Одоо ингээд энэ Palm-гийн загварууд нь ингээд цаашлах тусмаа ингээд аягүй гой болоод байна шүү дээ. Нөгөө нэг фетиш загварын өдөөгчтэй хувцастай тий. Тий, хоёулаа ярьжсэн нөө. Тэр зураг моргийн дараа дорж ирэх гээд байна шүү дээ. За энэ бол Лондонгийн загварын 7 хоногт болсон Palm-гийн намар болон өвөл 2019 буюу Venus in Pour нэртэй шоу байлаа. За, Palm-гийн хувьд болохоор энэ нь шүү дээ. Энэ удаагийн цуглуулга нь ердийн нэг цуглуулга биш. Жинхэнэ хүсэл тачаал эрх чөлөө фетишийн театр байсан. Гэхэд бол ер нь хэлсдэггүй.
Яг л Тайзны одоо анхны модель алхах мөчөдөл зүгээр шууд уур амьсгал илт өөрчлөгдөж загварын сүрлэг тайзан дээр эротик болон хүчрхэг мэдрэмж дүүрж ирсэн. Хувцснуудынх нь өнгө нь болохоор улаан, алтлаг, цагаан гэсэн тийм хүчтэй өнгөнүүдийг сонгосон зоримог шийдэлтэй. Улаан нь болохоор мэдээж хүсэлт ачаал эрч хүчийг илэрхийлнэ. Алтлаг нь болохоор эрх мэдэл тансаг байдлыг санагдуулж, харин цагаан өнгө нь болохоор цэвэр ариуныг бэлэгдсэн. Тэгсэн ирнээсээ энэний ард тийм дарангуйлал, хүсэл тэмүүллийг илэрхийлж байгаа. Ер нь эмэгтэй хүний дотор хувцсны өнгө чинийх ямар өнгө гоё вэ? Надаа янз бүрийн өнгө гэдэг. Гэхдээ би ногоон өнгөнд дургу ногоон өнгө байхгүй. Тийм үү. Энэ Хар улаан цагаан улаан, алтлаг, цагаан гэсэн хүчтэй шийдэлтэй гин гутал нь би бас ингээ бүгднгийн дотроо ингээ төсөөлж бодлоо л доо. Тэгэхээр одоо миний хувьд бол яг гоё улаан, хар, цагаан гурвал байт юм байна. гоё шүү дээ. Яг нөө жинхэнэ сонгодог өнгө байхгүй юу? Дончтой тэгээд гоё зарим хэсгээрээ торон морон тий. Яг тийм байвал гоё. Гэж гинт бодогдлоо шүү. За ингээд за саяны одоо энэ дараагийн танилцуулж байгаа коллекцэн шүү дээ. За бодвол удахгүй зураг нь харагдах бах тий. Энэ гялгар ийм лакан дотор хувцсны хослол юм шиг тий. Тэгэнгүүтээ хүзүүндээ ийм бас ийм лакан хөзөвчтэй. Тэгээд дээр нь ийм лакан сарвчтай нөгөө нацистийн малгай шиг малгайтай байна тий. Америкийн цагдаагийн малгай шиг л. Америкийн цагдаагийн малгай шиг ч юм уу. За тэгээ гартаа лакан ийм урт ханцуутай бэлитэй гуйныхаа тал хөрсөн урт түрээтэй гуталтай. Чиний дуртай гутал. Ой би ийм гутал дургу. Хөөе чи чинь ийм урт түрээтэй гутал нь дуртай л гэсэн шүү дээ өвдөг давсан. Үгүй мө. Эртэд нөө платформ дээр дуртай гэж яриаг юм уу? Үгүй би угаасаа ер нь эмэгтэй хүнийг ямар ч хувц өмсүүлэх дургу. Нүцгэн байх сонирхолтой юм уу? Найруулагч зургийг өгчлээ саяны чиний тайлбарлаж хэлснийг. Тийм байна. За тэгээд энэ хүү коллекцуудын ер нь бол яг ингээ харахаар нөө фетиш харагдаад байгаа биз? Тэгж гин угаасаа. Ташууртай харч хувц өмссөн, цагаач хувц өмссөн бүгд л ташуур өрчихсэн байж шүү дээ. Харин тийм тэгээ энэ загварууд нь болохоор ийм айгу ил тод өгзөг хэсэг нь болохоор ил тод гүн зүсэлттэй юм корсет. Бусад загваруудыг нөтөлөх юм болов корсетнуудтай за нефт гэрэлтсэн боди байна. Өстэй пальто хүртэл өмсөд гараад ирдэг. Үнэхээр ийм их одоо онцлогтой цуглуулга болсон. Зарим модулууд нь болохоор нөгөө гартаа барьж явсан ташуур бол бүр үнэхээр сүртэй харагдуулдаг. Бүр цаанаасаа нэг хүмүүсийн хүсэлт ачаалыг өдөө хатгсан фетиш хэв шинжтэй болгоод одоо ингээ үзэгчтэй бол зүгээр л цаанаас дотроосоо огшоод тий өдөөгдөжсэн. Яг тийм юм байна. Одоо тэгээд яг энэ модель болохоор бүр ингээд секс фетишийн ертөнцөөс гарч ирсэн юм шиг харагдаад байгаа юм шүү дээ. Тэгжлээ. За би бол одоо дараагийн онцлог загвар. За одоо энэ бол хар хувцастай нь явж штэ. За би цагаан тор хувцастайг тайлцуулъя заяа. За цав цагаан өнгийн тунгалаг торон одоо Венус гэсэн том бичгийн урд талд нь тод байрлсан ийм торон өмсгөлтэй. За энэ үг нь хайр хүслэн гоо сайхны бэлэгдэл болох Венераас санаа авч цуглуулгын нэрийг шууд илэрхийлж байгаа нь. За ил тод байдал нь модельоор дамжуулан эмэгтэй хүний биеийг яг ийм шугамыг бүрэн харуулад зөвхөн одоо нөгөө нэг гой хэсгүүд нь шүү дээ. Гой хэсгүүд. Эмэгтэй хүний тэр нууцлаг эрхтнүүдийн хэсгийг цагаан тууз болон одоо баг зэргийн юм зүсэлттэй ийм халгалсан эротик өдөөлтөг гэл улам гоё тод томрон болгож өгчээ. Тэгээд бас мөн адил нөгөө офицер маягийн цагаан малгайтай өндөр ултай цагаан гутал. За энэ болохоор улам илүү хүчрхэг цэвэр өдөө хатгалтын байдалтай өнгө ястаа болгож харуулж байна. Тэгсэн мөртлөө яг энэ нэмэгтэй шүү дээ. Цаав цагаан харагдаж байгаа үс нь хүртэл цайвар шаргал мөртлөө энэ дунд өнгө зогсож байгаа хоёрхан юм байна. Шууд зохиж орж ирж байгаа. Хар өнгийн дашуур өрчихэж. Ув улаан, час улаан уруултай байна тийм. Яа. Энэ ув улаан уруул бол зүгээр ирэхгүй шууд ингээд нүдний хараавал татчихээн. Яг тэгж юм тий. Тэгээд ингээд дээгүүрээ бол одоо хөхний хэсэг нь бол Венус гэсэн бичгний цаана байгаа боловч шууд харагдчихээн торны цаанаас тий. Нууц эрэхтэн нь бол яг энэ ч халгалсан байдалтай. Бусдаар бол энэ бас айхтар гоё загвар биш үү? Тийм байна. Найруулагч зургийг нь блурдад өгчөж. Тийм байна. Баг зэрэг блурддсан байна. За дараагийн онцлог загвар гэвэл хар өнгийн одоо нэгэн төрлийн нөгөө catsuit гэдэг нь штэ. За тийм. Catwoman-ы өмсдөг шиг. Ер нь бол тэрэн шиг.
Ер нь бол энэ болохоор эмэгтэй хүний биеийн галбирыг үнэхээр гайхалтай тодруулж өгсөн. Тэгээ хүч чадал ба эротик хэв шинжийг шууд нэг дор илэрхийлж байгаа. Яг ингээд ингэрийнх нь хэсэг нь гүн V хэлбэрийн ийм ухлаацтай. Тэгээд энэ нь болохоор шууд ингээд хүн бол нөгөө хоёр юуныхын зураас биш үү? Тийм. Хоёр юуных Сэтгэлийнх нь. хоёр хөхнийх нь. Тий. Тэрнэр бол шууд нүд унахаар тийм гоё гүн ухлаацтай байна. Тэгээ гялцсан бүстэй тэр нь болохоор бэлхүүсийг нь маш гоё барьсан нарийнхан гоолыг биеийг нь бол альбрыг нь бол маш гоё тодтогж өгсөн. Гялтгансан латекс материалтай ханцүйтэй өмдний хэсэг нь бас ийм латекс материалтай байна. Энэ нь болохоор гэрэл тусаад улам илүү тийм хүчрэхэг секси мэдрэмжийг төрүүлж өгдөг. Өндөр өсгөтэй урт латекс гутал нь бас л хөлийг урт харагдуулна. За тэгээ алхах бүрт нь болохоор айгуу тийм хүчрэхэг харагдуулах үз. Ийм загвар байна. За мэдээж толгойд ирэх одоо өмссөн малгай нь офицер маягийн гялцсан латекс гялгар нөө лакн малгайтай байна. Энэ одоо яг энэ эмэгтэй хүнд ягаад ийм офицер загварын ийм цэргийн маягтай малгай өмсүүлж яах гэхээр тэг тийм хүчрэхэг тэгээ дээрээс нь ирчүүдийн нэг тийм адын бодлыг ингээд татаад ах шиг байна. Харин яг тэгээд байгаа байхгүй юу? Тий. За ингээд пам тэгээд бас яг л ингээ час улаан уралтай байна тий. Час улаан. За тэгсэн чи одоо бүр ингээд штэ. Манай энэ пам манай энэ гэдэг штэ. Эротик онгойстэй загваруудаас гадна за бүр баг нүцгэн чармаа нүцгэн шахуу загварууч бас байгаа. 2015 оны намар өвлийн коллекцийн нэг онцгой загварыг танилцуулъя заяа. Модель бүрэн нүцгэн бие ил гаргаж байгаа. Гэхдээ зөвхөн чармаа нүцгэн заяа. Тийм төрсөгч байхгүй тийм. Байхгүй. Бүр яг ихээс төрсэн биеэр бай. Тэгсэн мөртлөө зөвхөн хар өнгийн латексийн материалтай цов урт төрийтэй гутлаар өөрийнхөө өнгийг төрхөө бүрдүүлсэн. Тэгэл болоо. Өөр юу ч өмсөөгүй. Энэ бол энэ өстой хамгийн гоё загвар нэг байхгүй юу? Тийм байна. Энэ нэг нүцгэн зураг учраас бас яг бүрэн харуулж болохгүй байгаа юм байна. Зөвхөн дээд гарцсан байгаа дээрээ дөрвөлжин тоосго блок тавьсан юм шиг юм хар малгайтай блок. Хар ийм цов өмсөн бүсгүй наашаа хараад алхаж яваа. Энэ зургийг найруулагч маань өгсөн байна. Энэ зургийг тайлбарлахад бол энэ яг ихээс төрсэн биеэрээ доошгоо бол яг ингэ чармаа нүцгэн миний өдөөс алхаж ирж байгаа нь харагдаж байна. Энэ тэгээ хөвлийн нот хэсгээрээ бас шивэст юм шүү дээ. Яг энэ нууц эрэхтнийхаа тэр дээд давсаг орчиндоо шивэстэй юм бүсгүй байна тий. Тийм байна. Бич бас айгуу тийм зэв харагдуулж байна тий. За ингээд хар латекс гутал нь гой хүртлээ өндөр хөлийг уртасган илүү тийм гой хүчрхэг галбирлаг харуулж байна. Толгойд өрхийн геометри хэлбэртэй хар хайрцаг мэт энэ аксессуар маягийн юм авангард малгай гэх юм уу тий. Энэ бол жинхэнэ одоо сонин итгэхэд мэдрэмжийг төрүүлж байна. За зөвхөн хог бол нүцгэн биеийн биш. Нүцгэн биеийн дээр шууд ингээд гадуур гараад ирж байгаа тий. Ховц бүтээх биш харин нүцгэн биеийг өөрөө нэгэн урлагийн бүтээл энэ нүцгэн бие өөрөө нүцгэн биеийг алдаршуулъя гэдэг шиг яг л ийм үзэл баримталтай уран бүтээлч байх нь л тий. За энэний дараагийн нэг юу байгаа байхгүй юу? Бас нэг эвгүй гоё загвар байна. Лондонгийн загварын 7 хоногийн тайзан дээр генет цагаан өнгийг тонголох дүрслэлтэй болгож урд өмнө байгаагүй нэгэн зоримог загвар гарч ирсэн. За энэ бол Пам хогийн 2013 онд хавар зууны цуглуулгад орсон хамгийн их маргаан дагуулсан хамгийн дуулаан дагуулсан мөчүүдийнх нь нэг байжээ. За энийг хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүл танилцуулъя дөхөө. За тийм. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Айлис буюу хүссэн хөрөнгөө хүссэн улсаас аваа. Айлис хамтарч ажиллаж байна. За гадаадд байгаа монголчуудад санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ үзүүлж байгаа цорын ганц компани бол Айлис. За гадаадд байгаа монголчууд Монголдо санхүүгийн үйлчилгээ авах ер нь боломжгүй байгаад идэг тийм ээ. Тийм шүү дээ. Тэгээ энэхүү асуудлыг болохоор цогцоор нь шийдвэрлэж чадсан Монгол дахь цорын ганц үйлчилгээ бол Айлис лизингийн үйлчилгээ байгаа. Хувь лизингийн эрсдлийг бодвол хамаагүй найдвартай. Тэгээ зөвхөн гэрчилгээ гарсан орон сууц болон гайлын бичигтэй автомашина гадаадд байгаа аль ч улсаасаа өөрийнхөө орлогыг нотлуулаад
лизингээр худалдаад авчих боломжтой Тэгэхээр болсон. чи ямар нэгэн тийм залилангийн ч юм уу санхүүгийн эрсдэл үүсэхгүй байх бүрэн магадaltaй байхгүй. Байр орон сууцны гэрчлэгээр гарчихсан. Нөгөө машин Монголд орж ирээд бичиг баримтаа бүрдүүлээд авчихсан. Ийм тохиолдолд гаднаас өөрийнхөө орлогыг нотлуулаад тэрүүнийг одоо Монголд аваад хөдлөх болоо хөдлөх бүрэн хөрөнгөтэй болох боломжтой болчихж байгаа Яг үнэ. За Ерөөсөө тэгэхээр ингээл iLease.cg-ийн сайтаар нэвтрэл лизингийн өсөлтөө илгээгээл автомашин, орон сууц бүгдийг авах боломжтой болчихж байна. за холбоо харих утасны дугаар 72 тэгтэг 27 тэгтэг 72 тэгтэг 27 тэгтэг хаяг нь бол iLease.cg-ийн гэсэн цахим хуудас болон Facebook дээр iLease.cg гэж бичгэд гараад ирнэ. За баярлаа. За баярлаа. За дараагийн түрүүний миний хэлдэг айхтар загвар гэдэг байгаа чинь. За модель болохоор Яг энийг тайлбарлаж өгөх гээд бүр байж ядаад ах шүү дээ. за энэ модель нь болохоор цагаан туузан малгайтай. Энэ одоо баг нөгөө сувлэгч юм аашин гэмээр тий. Нэрэл яг сувлэгчийг сувлэгчийн малгай шиг юм цагаан малгай бас. Найруулагч маань зургийг өгчлөө. За энэ цагаан малгай болгоо энэ цагаан даашин шиг энэ юм өмсөөгд нь битгий хууртаарай. За ингээд гарын даруул бүс зүүчгсэн байна. Яг сувлэгчийн дүрээс гисэн мэт харагдаж байна тий. Тэгээ өмсөн цагаан хувцас баг хувцс хэд хэцүү. Уртлаасаа нарийн туудсан дагуу шугам, артлаасаа бүрэн нүцгэн байгаа шүү надад эмхтэй чинь. Цаашаагаа харах юм бол яг энэ артлаасаа бол нүв нүцгэн тий. Гоё үзэгтэй. Тий. Үзэгчдийн өмнө энэ моделийн би өөрөө гол дүр болон тодорч тайзан дээр эротик өнгө эсийг шууд авчирж байгаа. Тэгэхээр энэ асуултыг нэгэн асуултыг дэвшүүлсэн байгаа байхгүй юу? Бид хүний биеийг нуух гэж хөвс өмсдөг юм уу? Эсвэл биеийнхээ гоо үзэсгэлэг илүү тодруулах гэж өмсдөг үү гэж. Яг энэ хоёр асуудлыг энэ загвараараа илэрхийлсэн байгаа. Урдуураа болохоор халахалчихсан, ардаа болохоор загварлаг байдлаар нуруугаа ингээд цагаан юугаараа ингээд бүчээр нь ягуутлаа бүтэн нүцгэн байгаа тий. Энэ бол ер нь бол нэг зүгээр нэг хормогчрхуул харагдаад байгаа юм да тийм ээ. Яг хормогчлоо байна л да тий. Тий, ардаасаа болохоор энэ бүсгүүч өөрөө нүцгэн. Өстө гоё харагдаж байна да. Гоё харагдаж байна. За. Гайхалтай. Чиж бол тэр өгзөгнөөс нүд салахгүй л байгаа ах та тийм ээ. Бүр яаж байгаа юм. дэлгэц рүүгээ ойртож ирж байгаа харж шүү бүр. Дэлгэц рүүгээ орлоо штэ чи. Би сая хажууд нь очиод ирлээ. За дараагийн загвар болохоор 2014 оны хавар зууны цуглуулгын Лондонгийн загварын 7 хоногт гаргасан нэг загвар бол үнэхээр мартагдчихгүй сонирхолтой гоё загвар байгаа. За том сэн сэлбэрийн хар ийм толгоон гоёлтой 2 модель зэрэг алхна. За энэ үед ингээд танхимд сууж байгаа үзэгчид бүр ингээд гайхацсан алмаарад. Тэгээ тэдний өмссөн хувцас гэхээр хувцас гэхэд ч хэцүү харин зүгээр хүний биеийг урлагийн бүтээл мэт харагдуулах боди арт шиг харагдаж байна тийм. Яг нэг тийм туршилт юм шиг тийм. Энэ баг боди арт биш юм. Хар үнгийн ийм тунгалаг торон материал дээр босоо шулуун шугамнууд татсан юм шиг тийм. Тэгээ яг л нэг тийм архитектурын бүтээл юм шиг биеийн шугамыг ингээд тодтоод өгсөн. Бас ингээд нэг үзэг болон нууц эрэхтэн хэсэг нь болохоор бас ийм хар үнгийн шугамаараа далдлагдсан. Тэгээ шулуун хар шугамуд нь моделийг хүний бие гэхээс илүү тийм график дүрслэл авангард уран зураг юм шиг болгож харагдуулж өгдөг. Тэгээ өндөр өсгийтэй хар гутал нь болохоор энэ угаасаа энэ зузаан холтой платформ гутлуудтай байгаа байхгүй юу дандаа. Энэ нь болохоор угаасаа алхаж яхад тийм хүчрхэн мэдрэмж төрүүлдэг. Ингээд энэ бол үзэгчдэд маш их таалагдсан. Мина маань хөөшөө хоёроо бяд хармаар байна. Харуулахыг шаардаж байна гэсэн ба шүү дээ. Сод ундрах маань болохоор гоё харагдахгүй байна өө бүтэн харъя л гэж. Би нөгөө нэг нууц эрэхтнүүд ингээд ил гарцсан загварын хувцас болохоор энэ чинь бас харуулж болдгоо юм байна л да. Битгээр болдог бол одоо харуулчмаар л энэ. Одоо тэгэхгүй манай пэйж минь хаагчил баларсан юм байна шүү дээ. Харин тий. Зя юу гэнэ вэ? Сайхан амтан байна уу? Зүгээр л цагаан торго хормогч байна дөө. За бороонд оруулж гэж би энд уулгаалдаж хахад угуунахын чи аргагүй юм а да. Харин тийм ээ. Тийм үргэлжээр. Оо наа чи бүтнээр нь хараас угаад байгаа шүү дээ. Гачин толгойл харуулад авах юм. Бүтэн хармаар байна л гэж. Шаардаж байна. Энэ гачин толгой гэж хараад ихтэй үзэгчд бас сонирн болсон байгаа шүү. Энэ ихтэй нэрээ бүтэн биеэрээ болохоор ялцгүй ингээд бүх эмзэг эрэхтнүүд нь ингээд ил гарчихсан яваад байгаа зураг л байна л да. За тэгээд хоёлаа юу яа тий
Пам хог чи одоо онлайн дэлгүүрээр нь ороод ганц нэг загваруудын сонирхонгоо ямархуу үнэтэй гэдгийг нь бас сонирхъя. За тэгээ. За онлайн дэлгүүрт нь ороход Braces Cat Suite гэдэг одоо энэ нэг хар өнгийн торон тэгээд нөгөө ийм юу материалтай түрүүний нөгөө латекс материалтай бүтээл нь 700 фунт стерлингийн үнэтэй байна да. Монгол мөнгөөр тооцох юм бол 3.4 сая төгрөг. Бөөх тийм үү? Харахаар бол нэг материал ороогүй юм шиг санагдаж байгаа шүү дээ. Тийм л байна л да. За тэгээ энэ Cat Suite загвар нь болохоор биеийг бүхэлдэн тодруулсан эротик мэдрэмжийг одоо тийм түрүүний босоо шугамуд гэсэн шүү дээ. Тэрнтэй ингээд хослуулсан юм гоё бүтээл гэж үзэж байна. Онлайн дэлгүүрийн тайлбар дээр нь ч гэсэн Лондонд тусгайлан хийдэг ихэвчлэн захиалгаар үйлдвэрлэдэг гэсэн тэмдэглэгээтэй. Хэрвээ агуулгад үлдэгдэлтэй байх юм бол шууд авах боломжтой. Үгүй болол байхгүй байх юм бол 3-7 хоногийн дотор захиалгаар хийж өгдөг гэсэн байна. Зөө. Тэгэхээр энэ үнэн нь бол зөвхөн материалтай биш тэр дизайнерын нэр хүнд тэгээд энэ бүтээлийнх нь өрмөц шийдэлт байна л да тий. Тэгж л байгаа. Энэ Pam Hog-ийн өөрийнх нь нэр өндөр л яваал ингэж үн төрж байгаа л да тий. Гэхдээ эн чинь бас зүгээр ямар темүгээс дахиалаад авсан байгаа ш. Яг энэ материал нь шал ондоо байгаа л да. Бас тэгдэм болоо. Тий. Темүгийнх нь ч бол энийг харж байгаа дөөрөөд хийчих штеп. Манай темүгийнх нь. Ер нь бол ингээл Pam Hog-ийн онлайн дэлгүүрт ингээл орох юм бол зүгээр л нүд улах тийм хоёр төрлийн бие барьсан загвар угтах юм байна. Эхнийх нь бол хар өнгийн PVC болон Lycra гэдэг материалаар бүтээгдсэн классик хар бие барьсан хувцас. За энэ хувцас нь бол биеийн галбирыг бүрэн товоолгож энэ юус ингээд өмсмөд көхний товчийг хүрч шууд ингээд тэр байгаа хэлбэрээр нь товоолгож чадхаар материал юм байна л да тий. Тайзан дээр алхаж байгаа мэт хүчтэй мэдрэмж төрүүлэхээр ийм гоё загвар байгаа юм байна. Хар гялтгаас өнгө нь эротик фетиш соёлын өнгө аястай. Өмсөж байгаа хүнээ амар давмгай хүчтэй өдөө хатгсан тийм секси тийм галзуу дүр төрхтэй болгож хувиргадаг. За энэ болохоор 750 фунт захиалгаар хийгддэг. Бүрэн гар аргаар Лондонд л бүтээгддэг. Гэдг нь үн цэнийг нь улам нэмэгдүүлж байгаа гинэ. За яг л тийм л байна тий. За хоёр дахь загвар бол олон өнгийн бие барьсан хувцас. Энэ өстө гэхдээ саяны ярьдаг загварч өстой амар гоё юм байна. Тий. Дүү хар тийм биш тий. Энэ бол гоё загвар байна. Гоё ягаад? Мотоциклны загвар байна тий. Тэгээ ийм монцоо нэг байктай хотын годомжаар сүнгэнэ лээ. Энэ бол зүгээр зээр гөрөө шиг зурцсан юм шиг би хаатай охид бүсгүүчүүдэд бол энэ үнэхээр жинхэнэ дайч харагдахаар юм байна тий. Харин тийм гоё загвар байна. Өстой гоё загвар байна. Эмхтэй хөвтөл эрэхтэй би үртэл өмсч санагдаж байна. За дараагийнх нь болохоор ийм олон өнгийн бие барьсан хувцас байна. За энэ хувцсан дээр өмнөх хувцас шиг адил бүтцийн хувьд бол ер нь яг ижил ганц ялгарч байгаа зүгээр. Өнгөний хувьд бол эрс ялгарч байгаа. Улаан ногоон зинхэр улбар шар гэл энэ янз бүрийн өнгөнүүд геометрийн хослол одоо юу гэдэг дүрснүүдийн хоорондын одоо энэ зохицолтгоогоор одоо ямар ч шээс нэг тийм хүний биеийн нэг арт зураг шиг л харагдаад байна те бодлоо. Тийм байна. Энэ бол өстой итгээд юм байна тий. Тийм байна. Ингээл энэ хоёр хувцсыг харьцуулж хэрвээ харах юм бол хар бие барьсан хувцс нь илүү тийм сонгодог 16 фетиш маягийн чиг хандлагатай гоё харагдаж хахад нэг олон өнгөтэй хувцс нь болохоор зүгээр ирч хүчтэй тийм pop art жоохон урлаг тал руугаа илүү шинж давмгаалсан юм уу гэмээр анхаарал татгах загвар байна тий. Харин яг тэгж байна. Гэтэ ер нь бол өстой гоё юм байна. Энэ яалтчгүй алдартай дуучид өөрсдөө ингэ гоё битээд чийлээ юм ёо одоо тэр хин тэргээд тэд нар чинь бол ийм загвар сонгохоос ч үр аргагүй юм байна. Тийм байна. Тэг юм байна угаасаа тий. Тайзан дээрээс бол гоё харагдах. Энэ бол яалтчгүй түрүүний чиний нөгөө нэрлэг эмхтэй тэр pop одод байна штэ тий. Дэлхийн одод яг л тэдний стайл шууд харагдчих тий. Харин тэгж Яа байна. тэгж. Бас хөөхөн юм чинь бас нэг 50 паундаар хямдарсан байгаа юм шүү. Тийм байлээ бас хямдралтай өмнө таарсан юм шүү дээ. Харин тийм л байна. Уун чинь бас 8-аас 12 гэсэн сайз. Яг одоо энэ үнийн дүн мөн бол одоо яг өнөөдрөөр юм байгаа ч тийм ч та. Тий өнөөдрөөр. Энэ тэр дээдлийн харна штэ. За. Гоё байсан. Тэр чинь 8-аас 12 гэсэн сайз байгаа юм биш. Надад бол таарах сайз байгаа л юм байна. Нэг захиалч юм байхгүй юм байна. Цэлэн бухаар авал авч хүрэх болов. Монгол мөнгөөр чинь хэд гисэн бэ? 4 сая гаруй төгрөг юм байсан тийм. 3 сая 400-аас л дээш байгаа дээ штэ. Манай Монголын загварын мондог хөхнүүд бол аль хэдийн авцсан өмссөн энэ тэнд одоо шоу зингээдэгүүд явж л байгаа хэвээр. Явж л байгаа. Тийм баг. Тэд нэр манайхан бол дутхгүй. Тэгж байгаа.
За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулах уу? За тэгээ. За манай нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар Дэлхийн брэндүүдийг гүйлгцэн байна шүү дээ. Дэлхийн брэндүүдийг дэндүү хямдүнээр зөвхөн хямдүнийн авраг Аринагаас гэж байна. За хямдүнийн авраг Арина Electronics нь орон нутгийн 26, Улаанбаатар хотод 7, нийтдээ ер нь 33 салбартай. Одоо ингээд хурим нарийн сарууд эхэлж байгаа учраас 5-аас 40% хур хямдралтай худалдаага зарлаад эхэлсэн байна. 2025 оны 9-р сарын 18-наас эхлээд ердөө 10 хоногийн аврах давхар баярын хямдралтай худалдаага зарласан байна. За. Одоо дуусахад 3 хоног үлдсэн байх шүү, тийм ээ? Тийм байна. Бүх төрлийн цахилгаан бараа гар утас ноутбукийг хамгийн хямдүнээр, хамгийн өргөн сонголттойгоор, хамгийн урт 1-3 жилийн баталгаат хугацаатайгаар Хаан банк, Төрийн банк, Голом танхны хэрэглээний болон эко ногоон зээлээр сарын хүн 1.3-аас 1.8 хүүтэйгээр хугацааны хувьд 30 сар 40 сая хүртэлх төгрөгийг ямар нэгэн хүүгүүгээр 3-аас 6 хувиан одоо худалдаах боломжтой байна. За одоо ингээд Арина дээр юу зарагдж байна гэхээр би одоо ингээд загвараас нь тоош гэл гэсгээс танилцуулаа явчих заа юу. За зурагт гэхэд 32-аас 100 инч хүртэлх нийт 60 загвар. LG Samsung брэндийн зурагтад 2 жилийн баталгаатай хугацаатай байгаа. За Pledec гэхэд 50 Hz 50 Hz 60 Hz 60 хэмжээтэй 3 жилийн баталгаатай хугацаатай нийт 50 загвар байна. Хөргөгч гэхэд 60-аас 647 литр хүртэлх 120 загвар. Хөлдөөгч 92-аас бүр 1208 литр буюу одоо 1 тонн хүртэлхийн багтаамжтай 50 загвар. Бүрэн автомат угаалгын машин 7-оос 13 кг хүртэлх 40 загвар. Хагас автомат бол 4-өөс 22 кг хүртэлх 40 загвар. Аяг тавг угаагч 10-аас 15 км угаах хүчин чадалтай 15 загвар. За гар утас гэхэд Apple, Samsung, Redmi, Oppo гэх мэт 40 загвар. Ноутбук гэхэд Dell, HP, Asus гэх мэт 40 загварын хамгийн хямдун хамгийн өргөн сонголтоор худалдаалагдж байгаа. Хурим найрын 5-аас 40% хур хямдрал 10 хоногийн аврах хямдралаар худалдаалагдж байна. За ёстой. Үнэхээр сонголт өргөнтэй байна тий. За жишээлх юм бол ингэж штэ. Skyward брендийн 92 литрийн багтаамжтай 2 ширхэг бүтэн хоньны мах авах боломжтой хөлдөөгч хямдраад 359,900 төгрөг гэж байна. Хүүе. Ёстой боломжийн үн агааз. Тэгээ эн чинь өөр энэс өөр зөндөө олон сонголт байгаа шүү дээ. За тэгэхэнгүүт Sharp брендийн 140 литрийн багтаамжтай гэхээр 3 хоньны мах орд юм байна. За ийм хөлдөгч болохоор 729,900-аас хямдраад 529,900 болсон байна. 3 хонь орно гэдэг чинь амар том. Цалин хурдан буугаасаа би одоо юм шууд надад ч явмаас агчлаа. Энд чинь харин 28 хямдралын дуусах гэдэг шүү. Харин тэг гэж тий. За Media брендийн нэг бүтэн үхрийн мах орох боломжтой 195 литрийн багтаамжтай хөлдөөгчийг 529,900 төгрөгөөр л авна. Бүтэн үхрийн мах харах нь шүү дээ. Өвлийн ичээ аваад хийчих нь шүү дээ. Асуудалгүй болох нь. За. За ингээд хаягийг нь танилцуулъя. Баянзүрх дүүргийн 13 дахь хороолол зүүн дөрвөн замд уруудаад Хавдар судлалын зүүн талд Arena Electronics. 3-4 дахь хороололд Өргөө кино театраас баруун тийш 200 м яваад Arena Electronics-ийн дэлгүүр байгаа. Хаан уул дүүрэгт бол Michelle Expo-гийн уулзуур Soho Mebel-ийн 2 дугаар давхарт. Сонгон ярихын дүүрэгт Содон хороолол Carrefour дэлгүүрийн 2 дугаар давхарт Arena Electronics дэлгүүр. Нисхийн тойрог дээр Хамплаза төвийн 2 дугаар давхарт мөн Улаанбаатар ихтлгүүрийн баруун талд Arena Electronics. За тэгээ орон нутаг бүрт нэг салбар байгаа тийм ээ. Аймаг болгонд нэг салбар байгаа. За холбоо ирэх утасны дугаар 72 42 44 99 72 42 44 99. Сошиал хаягийн хувьд болохоор Arena Cegmen гэсэн цахим хуудаснаас бас худалдаа авалт хийх боломжтой. За баярлалаа. За саяны танилцуулсан нөгөө нэг загварын усаас сарнаас хараад гинэ. Миний ажилтг нэг гомо залууд саяны харт хорон хувцс байдаг штэ. Өд мөдтэй гутал мотл нь яа игээд байгаа зүгээр лаа штэ. Хувцсны өрөөг нь зэгцээж явахад юм үзэж мэлмигээ баясгадаг да гэж байна. Яг тэхим үү те бас. Тэгэхээр чин бас юу яахгүй юм штэ. Нэрээ эн чин зөвхөн эмгтэй хүнд гэхгүй юм штэ. Биш үү? Хэрэг сонирхож байгаа бол заавал гомо хандлагатай биш. Цэвэр зүгээр эрэгтэй байсан ч гэсэн нөгөө нэг эмэгтэй хүний хувцс өмсөх сонирхолтой фетиш гэдэг нэг ярьж ирсэн да тийм сонирхолтой эрэгтэй хүмүүс хүртэл нэг нууцхан өмсөж өөрийгөө тойлонд харж бас болох нь шүү дээ тийм байна. Тэгээ нөө эсвэл гэртээсээ хаатгалж харж иж болох нь шүү дээ. Эсвэл таалагдсан үсгүүгээ ирэхээр нь
нэг өмсүүлээд харах ч юм уу нэг бол Тий. За эвтэйхэн тайлчаад яваарай гэж. за нэр тийм шал утгагүй юм ярьсан байна шүү дээ. За Тэстэ сонирхолтой юм а тий. За ингээ өнөөдөр хоёлаа чинь жинхэнэ гал загваруудыг танилцууллаа. сонирхолтой юм байна. Би ч нэг айхтар юм иймэрхүү загварын ертөнц бүрцгийг мэдэхгүй дээрээсээ бас сонирхгүй байхгүй юу. Гэтэ яа ингээд мэдээлэл өөрөө уншаад зургийг хараад нэрэл эн чи юу илээ гэж төсөөлөд бодохоор бас айгүй гоё байж мэдхээр юм биш үү? Чи дэ цалин буухаар их нэртэй нэгийг авах нь шүү дээ тийм ээ. Эхлээд арина орш хөргч явна. За. Тэгээ тэрний дараа ийм хувцас бодох юм уу Тэгээ тий. дараа нь маха авна. Ичи авна. Йоо тэгээ энэ хувцас хизээ их нэртэй авч өгье. Валентинаар. Бас яриа болоогүй юм байна тий. Тэр бол бүр илүү хямдарчих юм билүү? Тэг юм. Цагаан сарын яндард орчих штэ. За ингээд бид бүхэн Пам хогийн сонирхолтой этгээд ертөнцөөр аяллаа. Бүтээлүүдийг нь харахад хамгийн түрүүнд анзаарах энэ зүйл болохоор ил тод өдөө хатгсан хүсэл тачаалыг тайзан дээр амьдруулж байгаа мэт ийм эротик өнгөйс байна. Үүн дээрээ фетиш соёлын элементүүдийг ч гэсэн зоригтойгоор оруулж ирсэн. Одоо хатуу латекс, тор материал, орт түрийтэй гутал, сонирхолтой аксессуар гэдэг. Ер нь бол бүгд л хүний дотоод хүсэл, эрх чөлөөний дүрслэлийг илэрхийлсэн ийм сонирхолтой загваруудыг одоо бүгдээрээ үзлээ. Памогийн загваруудыг бол энгийн үзэгчдийн нүдээр харах юм бол итгээд заримдаа болохоор бүр ингээ хачирхалтай, зарим ч бүр хит задгаа за энэ ч одоо юу ч юм дээ гэмээр боловч нэгэн төрлийн урлагийн бүтээл. Тийм л болж таарлаа угаасаа гоё сонирхолтой юм байна. Ер нь бол ингээд эротик урлагийн төрөлнөр үнэхээр олон нэг илэрхийллүүд нь ингээд янз байх юм а тий. Одоо ингээд илэрхийлэх нь одоо биднэрт одоо мань мичиг одоо яг нарийн торгон мэдрэмжгүй нөхдүүдэд бол амар тийм шин ертөнц одоо шин харах өнцөгтэй тийм сонирхолтой мэдрэмжүүдийг өгöd байгаа байхгүй юу. Харин тэгж юм тий. Тэгэхээр чи энэ загварын ертөнц бас ингээд ялгаагүй уран бүтээлчд хүний биеийг тайзан дээр өөрийнхөө харуулж заримдаа задгаа, заримдаа нэг тийм хүн өдөө хатгасантэй, заримдаа бүр санааж орох оо төсөөлөөгүй тийм хэлбэрээр гинт гаргаж ирэл шууган нэгдэх юм а тийм. Харин за ингээд ирээдүйн дугаарт бид загварын ертөнцийн хамгийн итгээд маргаан дагуулсан шоунуудыг онцолж за ямар ч хувцсгүй зөвхөн энэ аксессуар буюу энэ чимэгдлийн хүчээр бүтсэн үзүүлбэрүүдийн тухайч бас ярилцах боломжтой байлаа шүү дээ. Надад өнөөдөр зах зохиос нь харуулсан би харсан. Тийм үү. Бүр ямар ч хувцсгүй зөвхөн аксессуар зулсан хүүхнүүдийн тийм загвар бас фэшн шоу болд юм билээ. Тэр зургуудын тэр бичлэг энэ нөгөө хэдтэй үзүүлмэр шүү дээ энэ хэдтэй. Харин тийм ээ одоо болохгүй бол линкийг нь шидээр сууж яхаас тийм. Яг тэгэх юм байна. Тэгэл хамт үзэл хамтдаа тал талаасаа тийм байна, ийм байна, үуаа гэж сууж юм байна. Харин тийм тэгшил гоё юм байна. За ингээд энэ бол загварын нэрийн дор хүний хүсэл, гоо зүй, бүтээлч эрх чөлөөг илэрхийлсэн өөр нэгэн урлагийн талбар болтлоо хөгжижээ. За харин өнөөдрийн нэвтрүүлгээ аялаа энэ хүрээд өндөрлөе. Эротик урлагийн аялалд бид бүхэндээ хамт байсан. Та бүхэндээ маш их баярлалаа. За бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн хөрөнгөө хүссэн улсаас Айлис болон дэлхийн брэндүүдийг дэндүү хямд үнээр зөвхөн хямд үнийн аварга Арина хамтарч ажиллаа. Баярлалаа. За энэ цаг хугацаанд Эрика бит хоёртойгоо хамт байсан, үдшийг хамтдаа өнгөрүүлсэн, энэ сонин содон эротик загварын ертөнцөөр хамтдаа аялсан үзэгч сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн минь ингээд үчиг сайхан өнгөрөөгөөд сайхан амраараа. Энэ комментэн дээр Монгол тулга маань төрсөн өдөр өнөдөр гэл оройноос хойш биш үү? Монгол тулгата төрсөн өдрийн минь төргий. Сайхан баярлалаа. Ингээд нийт сонсож байгаа монголчууд маань та бүхэн үчиг сайхан өнгөрөөгөөд бүгдээрээ сайхан амраараа. Манай шууд нэвтрүүлэг маргааш өглөөний 7 цагаас та бүхэндээ хүрэх болно. За ингээд төр баяртай ирэх мөнд сонсогч үзэгчтэй. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3